За та бүхэнд авилгын эсрэг олон улсын өдрийн мэндийг хүргэе. За энэ өдөр бол дэлхийн нийтээрээ авилгатай тэмцэх чиглэлээр одоо ямар ажлыг хиймээр байгаа юм, ямар одоо асуудал тулгараад байгаа ингээд одоо оюутан залуу сурагчид иргэдэд хэн бүхэн одоо дуу хоолойгоо хүргэж төр засагсаасаа одоо шаардлагатай одоо арга хэмжээ авч ажиллахыг уриалах гэх мэт хэлбэрээр ингээд оролцдог. За нэгдсэн үндэсний байгууллагын одоо жил бүр бас ураа гаргаад явж идэг. За энэ жил ч гэсэн бас энэ залуустайгаа хамтраад ер нь бол энэ авилгатай тэмцэх ажилд идэвхтэй ажлын нэгдий гэсэн ийм зорилгыг бол одоо ер нь жил бүр л энэ агуулга бүхий дэвшүүлээд явж байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай энэ хамтран гаргаж байгаа дата үзэсгэлэн ч гэсэн бас иргэдийн олон нийтийн хяналт гэсэн сэдвийн хүрээнд байгаа нь авилгын эсрэг өдрийн одоо урьяатай бол шууд одоо холбоотой байгаа нь бас энэ өсөл зориг нэгдсэн энэ чухал арга хэмжээ мөн гэдгийг бас тэмдэглэж байгаа бас таатай байна. За авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2023 онд батлагдаад авилгын эсрэг авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь 2024 онд мөн улсын их хурлаас батлагдаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийн одоо онцлог нь энэ иргэдийн хяналтыг бий болгохдоо иргэдийн оролцоог нэмэгдүүлэхтэй холбоотой маш чухал зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Одоо авилгатай тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагатай хамтран ажиллах, за иргэдийн улс төрийн болон сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, нэмэгдүүлэх, за нөгөө иргэд төрийн байгууллагуудад одоо хяналт тавьж ажиллах юм боломж бүхий ийм агуулгатай олон энэ арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан л да. Тэгээ жил бүр авилгатай тэмцэх газар энэ хөтөлбөрийн эргэжилт үнэлгээ хийдэг. За энэ үнэлгээгээр одоо бүх яам агентлаг болон орон нутгийн байгууллагууд, улсын их хурлын дэргэдэх байгууллагуудын авилгатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн өөрөө хариуцсан хэрэгжүүлэх ёстой ийм ажил арга хэмжээг одоо засгийн газар хэрэглэх газартай хамтран үнэлдэг. За энэ үнэлгээг өнгөрсөн жил хийхэд бол энэ олон нийтийн хяналттай холбоотой хэсгээр бас манлайлал гаргаад сайн ажилласан байгууллагууд байгаамаа. Тэгээд тэрийгээ бас бид нэр туг болгоод бусад байгууллагууд бас эндээс үлгэр жишээ аваад энэ байгууллагуудын хийсэн ажлыг хийгээсэй гэж үндэсний үндсэн дээр энд өнөөдөр үзэсгэлэн дээр тавьсан байгаа. За энэ авилгатай тэмцэх үйл ажиллагаанд иргэн нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын бодит оролцоог одоо дэмжин үр дүнтэй хяналтыг бэхжүүлнэ гэсэн зорилгынхаа хүрээнд бол төрийн үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн хяналттай иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх шаардлагатай дэмжлэгийг бий болгоно гэж үзээд ингээд төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам гэж байдаг. Засгийн газрын тогтоолоор батлагдсан энэ 109-р тогтоолоор батлагдсан юм журам байгаа. Энэ журмаар ямар чиглэлээр ямар үйл ажиллагаанд олон нийтээр иргэдээр хяналт тавих вэ гэсэн ийм болон гаргалгаатай ийм үүрэгтэй ийм журам байдаг учраас энэ журмын эргэжилтийг хангах чиглэлээр одоо эдгээр байгууллагууд сайн ажилласан байна гэж. За нийслэлийн засаг даргын хамгийн газар бол үнийг одоо манлайлж тэгээд Завхан аймгийн засаг даргын хамгийн газар, Өвөр хангай аймгийн засгийн газар, хамгийн газар, Өсгөл аймгийн засаг даргын хамгийн газар, стандарт хэмжил зүүн газар, сангийн яам, татвар ерөнхий газар, улсын бүртгэлийн ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, гайлын ерөнхий газар, хэл хамгаалах ерөнхий газар, шүүх шинжилгээний ерөнхий газар, иргэний нисхийн ерөнхий газар, гадаадын иргэн хариатын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэдэг ингээд бусад байгууллага манлайлж байгаа юм газрууд байна. За ингээд өөр ганц хоёр байгууллагын үйл ажиллагаанаас бас дурдчихъя гэж бодож байна. Тухайлбал нийслэлийн засаг даргын хамгийн газрын хийсэн ажлуудаас ингээд үзэхээр манлайлсан байгууллага маань 2021-с 2023 онд одоо бүх 11 байгууллага 6 дүүрэг дээр 13.7 мянган иргэд гомдол мэдээлэлээ ирүүлсэн байгаа. Тэгээ энэ гомдол мэдээллийн шийдвэрлэлд суурилсан хөндлөнгийн үнэлгээг MMCG гэдэг одоо судалгааны компаниар хийлгээд тэгээ судалгааныхаа үр дүнд суурлаад иргэдийг чирэгдүүлж байгаа, иргэдийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг яаж багасгах вэ? Удаа дараа төрийн байгууллагад хандах асуудлуудыг яаж бууруулах вэ? Гомдол гарахад нөлөөлж байгаа эрсдэл хүчин зүйлийг бас яаж тодорхойлох вэ гэдэг ингээд энэ ажлуудыг хийчээд тэгээд энэ иргэдээс их өргөдөл гомдолд ирдэг одоо нийслэлийн 18 одоо нийслэлийн 18 байгууллагад нийслэлийн засаг даргын
даргын одоо хугацаатай үүрэг өгөө түүний биелэлтэнд хяналт тавиад ажлаа улам эрчүүлжүүлээд явж байгаа. Энэ бол 2024 оны байдлаар ингэж ажилласан байгаа. За цаана нь юу вэ? Завхан аймгийн засаг даргын тамгын газар гэдээ бас байна. Завхан аймгийн тамгын газар бас оюунлаг таны туслаг гэсэн төрлийн бус байгууллагатай хамтарч ажиллаад нийтийн мэдээллийн тод байдлын тухай хууль заасан тэр тодорхой үүргийг одоо хэрхэн яаж хэрэгжүүлж гэн төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох гэм чиглэлээр мэдээлэгчийн одоо мэдээлэл хариуцагчийн чиг үүрэг үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтаа одоо явааж явуулж гэн. Тэгээд хуулиар хаалттай хязгаарлалтаа гэж тогтоосоос бусад мэдээллийг ил тод нээлттэй байлгаж чадж гэнэ гэсэн үйл ажиллагааны явц байдалтай үнэлгээ хийлгэсэн байна. Тэгээд өгсөн үнэлт зөвлөмжийн мөрөөр иргэдэд илүү одоо ойлгомжтой болох чиглэлээр одоо хөгжүүлэлт хийгээд ажиллаж байгаа юм байна. За Өвөр Ханган аймгийн засаг даргын тамгын газар гэдээ бас энэ заасан байна. Энэ байгууллагын хувьд бол мөн захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62-ийн 1 заасан санал авсан эсэх мөн одоо хэлцүүлгийг хийсэн эсэх гэсэн ийм одоо хяналт судалгаа хийлгээд гарсан одоо үр дүн шинжилгээ хийх ажлыг бас Леос төрийн бас байгууллагаар гүйцэтгүүлээд аймгийн хэмжээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа аймаг сумдын иргэдийн төлөвчтэй хурлуулан аймгийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан 67 захиргааны хэм хэмжээний актад хөндлөнгийн үнэлгээд үнэлт хийгээд хууль зүйн дотоод хэргийн яамаар хянуулаад бүртгүүлээгүй хэм хэмжээний акт бол одоо байхгүй 100% бүртгүүлээд эргэн хуулийн этгээдэд нээлттэй ил тод мэдээлж баталсан гэсч дүгнэгдээд одоо шийдвэрүүдтэй холбогдоод дөрвөн зөвлөмж гаргасныг одоо хэрэгжүүлэн ажиллаж байгаа ийм бас сайн талтай. За энэ төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмаас гадна бас энэ авилгатай тэмцэх чиглэлээр одоо сайн ажиллаж байгаа, идэвхтэй ажиллаж байгаа бас иргэний нийгмийн байгууллагуудыг авилгатай тэмцэх газараас сайн туршлага гэж үзэж бусдад түгээж байгаа. За энд бол эмэгтэйчүүд залуучуудын оюуны сан гэдэг байгууллагын хувьд бол бас авилгагүй нийгмийн төлөөх иргэний алт гэсэн ийм одоо 3 одоо модультай сургалтын хөтөлбөр гарын авалга боловсруулад одоо үндэсний одоо 21 аймгийн одоо бүх энэ сурагч багш нарыг бэлтгэх сургалт явуулах ажлыг бас эрчимтэй явуулж байгаа. За бас менторшип хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд эмэгтэйчүүдийн манлайлалыг авилгатай тэмцэх үйл ажиллагаанд одоо зохицуулж оролцуулахын ажлыг бас хийж байгаа. За мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр гарын авалга боловсруулад мөн сургалтууд хийх ажлыг ингээд хийж байгаа ийм одоо туршлага болохоос төрийн бас байгуулга байна. За мөн авилгатай тэмцэх зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагуудын эвсэлгээд энэ 16 төрийн бас байгууллагуудын нэгдэл мөн одоо иргэн таны эрхэм үүрэг гэсэн ийм гарын авалгыг боловсруулж энүүгээр оюутан залуучууд сурагч төрийн бас байгууллагуудын төлөөлөлд сургалт явж гарын авалгаа танилцуулах, сайжруулах, тэдний саналыг авах ийм одоо ажлыг өөрсдөө одоо гардаж бас хийж байгаа нь бол үнэхээр авилгатай тэмцэх чиглэлээр төрийн бас байгууллагууд идэвхтэй ажиллаж болох энэ одоо илэрхийлэл болж чадж байгаа гэж үзэж болохоор байна. За мөн олон нийтийн хяналт хэрэгжүүлэгч хуульч ус гэсэн судалгааны төв байдаг. Энэ оны хувьд бол бас гайлын ерөнхий газар, нийслэлийн худалдаа авах ажиллагааны газар дээр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлсэн байна. Тэгээ нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар хүлээсэн үүргийн одоо хэрэгжлийг үнэлээд гайлын ерөнхий газрын мэдээллийн ил тод байдлыг 6 бүлгээр үнэлээд 95,146 гэсэн түвшнээр гаргасан байна. За мөн аж үйлдвэр Эрдэс баялгийн яамны захиалгаар тус салбарын авилгын одоо төсөөлийн судалгааг 4 салбараар гаргаад иргэн төрийн албаа өгч олон улсын байгууллага хувийн хвшил зэрэг олон талын төлөвлөлд оролцсон 500 оролцогчтой юм судалгаа хийсэн байгаа. За энүүгээрээ түрүү миний дурдсан засгийн газрын 2021 оны 109-р тогтоолоор батлагдсан энэ журмаар хүлээсэн үүргээ хийлгэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд бол 13 байгууллагад мэдээлэл хариуцагч байгууллагын мэдээлэл тод байдал нээлттэй байдлын талаар мэдээлэл өгч 9 байгууллагад танилцуулга хийн соён гэрүүл чиглэлийн үйл ажиллагааг бас гүйцэтгсэн байна. За ингээд энэ одоо гадаадын иргэн хариатын газар гэхэд л одоо мөн одоо SCCA гэдэг компаниар төрийн үйлчлэгээнийхээ чанар бүртэмж үйлчлэгээний талаар үнэлгээ авах зорилгоор бас хэрэглэгчийн үнэлгээ хийлгээ судалгаандаа үндэслээд бас тодорхой ажлуудыг ингэж хийж байгаа гэсэн ийм одоо төрийн бас байгууллага хөндлөнгийн хяналтыг
дэмжсэн юм ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа нь үнэхээр давуу тал болж байгаа гэдгийг бас энд хэлье. За ингээд энэ бас нэг самбартаа энэ ингээд давхар явж байгаа. За түүнээс гадна авилгатай тэмцэх газар дээр ирж байгаа бас өргөдөл, гомдол, мэдээлэл иргэдээс ингээд голдуу ирж байгаа. За энэ мэдээлэл гомдлын хувьд бас энд манай өгсөн датагаар бас юу гарсан байна. Тэгэхээр одоо энд өргөдөл, гомдол, мэдээлэлд одоо ямар салбарууд ерөнхийдөө холбогдоод байгаа юм гэдгийг тоо. За гомдол гаргагч маань хин байгаа юм бэ те. За энд бол иргэн албан тушаалтан, иргэн ялангуяа иргэд бол ерөөсөн зөнгөлөх байдлаар одоо гомдлыг өгж байгаа. Нийт ирсэн гомдлын 1860 нь бол одоо иргэдээс ирсэн байгаа. За энэ иргэдээс ирсэн гомдлын хувьд бол 66.6%-ийг эдэлж байгаа нь бол иргэдийн бас энэ шүгэл үлээх, дээрээс нь төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, бас хяналтыг бий болгох, шудраг усыг хөсөж байгаа зүйл мөн гэдгийг бас илэрхийлж байгаа гэдгийг хэлье. За ингээд мөн энэ АТГ бол өргөдөл гомдлыг бол бүх хэлбэрээр хүлээж авч байгаа. Бичгээр, цахимаар, биечлэн, утсаар гэдэг энийг харж болно. За ямар одоо өргөдөл гомдолд төрийн албаны ангиллалт нь хамаарат байгаа, ямар албан тушаалтанд холбоотой гомдлууд ирээд байгаа юм бэ гэдгийг бас тоо өрөмтөр харуулсан байна. За гомдлын төрлийг бас гэмтэргийн шинжтэй бол ер нь бол энэ ирсэн нийт гомдол мэдээллийн энэ 2734 гомдол мэдээлэл 12 сарын 1-ний байдлаар ирсэн байгаа юм л да. За энэ гомдол мэдээллийн баг тал хувь нь бол одоо гэмтэргийн шинжтэй. За тэгээд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 851 ийм өргөдөл гомдол хараад хамаарахгүй бас гомдлууд иргэд өгөөд байдаг. За тэгэхээр эхний энэ хоёр хэсэг бол АТГ-ийн албан тушаалтан за хувийн ашиг сонирхлын захиргааны одоо гэсэн төрийн байгууллагын ёс зүйн хүн сурталтай холбоотой гэсэн байдлаар ингээд ялгагдаад гараа явцдаг. Энийний цаана одоо ер нь одоо албан тушаалтан эдгээр албан тушаалтнууд төрийн улс төрийн тусгай төрийн захиргааны төрийн үйлчлэгээний болон төрийн болон орон нутгийн өмчид этгээд оролцоотой хуулийн этгээдийн албан хаагчтай холбоотой гомдлууд ийм байдлаар очиж бууж байна гэсэн. За тэгээд аймгийн нийслэлээр нь бас бид нар харуулсан байгаа ямар аймагуудад ямар хэмжээний өргөдөл гомдол нь хамаарч байгаа юм бэ гэдгийг харуулсан байгаа. За тэгээд Улаанбаатар мэдээж хүн ам олонтой учраас 1567 өргөдөл гомдол ирсэн байна. Тэгээд энэ аймгаар нь ингээд харуулад одоо явчихаар тийм ээ одоо энд Баян Үлгий 149, Сэлэнг 135, Төв 89 гээд бусд нь бол тэгээ 80-аас доош юутай ингээд явсан байна. Тэгэхээр энэ өргөдөл гомдол мэдээллийн мөрөөр бол авилгатай тэмцэх газар одоо хувь хүмүүсэд энэ ямар одоо өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлсэн бэ гэдгийг харийг хууль заасны дагуу өгж байгаа. За гэмтэргийн шинжтэй өргөдөл гомдол мэдээллийн хувьд бол нөгөө тэр нь хэрэг үүсээд цаашаа явж байгаа бол прокурорын байгууллагын зөвшөөрөлтөөр одоо гомдол мэдээллийн явц байдал хэргийн явц байдлын талаар мэдээлэл өгдгийг бид нар мэдж байгаа. За ингээд иргэд бол авилгатай тэмцэх газарт итгэж бас гомдол өгж байгааг бас энэ тоо баримт харуулж байгаа байх гэж итгэж байна. За баярлалаа.